Тэр талаар цааш нь ярих юм уу, яах юм гэдг нь одоогоор тодорхойгүй байна. Монголын улс төр дэх хаврын 17 учрал кино үргэлжилж, нүүрсний хулгайн эсрэг жигсаал цуглаан 17 дахь өдрөө хурцтаж, 17 хүн нүцгэлж, 17 хүний нэр зарлагдаж, хил ам дэвэрч, хэрэг явдал дэвэрсэн 7 хоног болж өнгөрлөө. Шок мэдээнийхээ энэ 7 хоногийн дугаарыг эхлүүлж байна. Хотын зам мөсөн гулгуурын талбай болж хоногт 500 орчим осол бүртгэгдэж байна. Сайн байна уу игүнэ гэж хичнээн асууч ир минь мэдэгдэхгүй хиймэл оюунд хэлбэр хөөгч мань хадагтай эсвэл ноёнтон сайн байна уу эрхэм хотын иргэнэ гэж огт хариу өгөхгүй алга болсон байна. Зарим иргэн хотын зам дээр хотын даргын нэрмжит тишүүрийн сумья уралдаан дрифт үзүүлбэрийн базар цомын тэмцээн явуулах хүсэлт гаргалаа. Өгсөөр уруу газрууд гэр хороолол, өндөр барилгын сүүдэрдэх замууд, трамплин, хоккей, уулын цам, чарга, тишүүрийн талбайтай төстэй болоод байна. Монголд давстай нуур маш олон боловч төгрөгөөр биш, доллараар Орос давс авдаг. 100 вагон Орос давс Алтан булаг дээр ирээд байна гэж хотын захиргааны түвшмэл баяртай мэдээ дуулгасан боловч баяргүй мэдээ зам дээр өдөр бүр гарч байна. Хүмүүс оцон шувууны алхаагаар хөлхөлдөж, унахгүй тулд хоорондоо хилхэлдэж, жолооч нар яст мэлхийн хурдаар мөлхөж байгаач гөлөөн гилаан дээр унаж тусч наалдан пад болсоор байна. Сайн байна уу игүнэ? Игүнэ, хөөе. Игүнэ, чи бүр дүлий гол хүн сурталтан болж амжаа юу? Игүнэ. Байдаггүй. Таг. Нүүрсний хулгайн эсрэг үйл явдлын заримаас онцлие. 17-гийн тоог зүгээр байлгадаггүй тохиолдолд давтагцаар байна. Нүүрсний хулгайн эсрэг цуглааны 17 дахь өдөр 17 хүн нүцгэллээ. Хоёр нь носгож, 3 нь ухаан алдаж, жагсагчдын эрүүл мэндэд ноцтой хохирол учрах болсон тул эмч нарын хүсэлтээр эмнэлэг рүү авч явсан гэж цагдаагаас мэдэгдсэн. Харин жагсагчид хүлдүү гулууц чирч байгаа юм шиг ачиж аваачаад 5-6 цаг хувцс хонор өгөхгүй байсан гэж хэлж байна. Хувцсыг нь гадаа ингээд арьс дэлгэцсэн юм шиг ингээд дэлгээ тавьсан байсан. Би нэг сэрсэн чинь эмнэлэхэд эмнэлгийн машин дотор сэрсээ гэж байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө хувцсыг өмсөөлөөгүй тэд нар заяа. 17 дахь өдрийн орой төрийн ордны өмнөхөн барьсан гэр дэвсгэр эд зүйлийг нь хурааж жагсаалыг хүчээр тараалаа. 18 дахь өдөр 2 бүсгүй мөн л хагас тайдсан боловч өмнөх өдөр шиг нь анхаарал татсангүй. Өвлийн хүүтэнд нүцгэлсний улмаас эрдэнэт хүний эрүүл мэнд амь нас хохирч үүмэн самун болж хувирах аюул занал хийлж байсан юм. 17 жил үргэлжилж байгаа нүүрсний хулгайд 17 хүний нэр зарлагдсан. 17 чингэлэг спиртийн хэрэгт нэр холбогдож асан Эксюк Баттулга 17 нэрийн ихэнд бичигдэж байна. Сөүл рүү ниссэн Баттулгыг эдийн засаг хөгжлийн сайд Хүрлбаатар оргон зугтсан гэсэн бол улсын их хурлын гишүүн Дорчханд өдөр бүр төмөрөрөгдөг байж шалгуулах болохоор өвдчихдэг гэсэн бол ардчилсан намаас албан ажиллаар явсан гэж мэдэгдсэн юм. Гэтэл эхнээсээ ингээд зугтаачлаа штэ. Зугтаачлаа. Үндсэл нь юу вэ энэ гэдэг тэгэхээр эрүүл мэндийн шалтгаанаар гэдэг. Өмнө нь сайхан бэлгэдэг хүн бас эрүүл мэндийн шалтгаанаар л явжсан. Одоо ард түмэнд ингээ хардахдаа төмөр мөнгөр өргөл маш их хөтөр чирэг биетэй. Ер нь хэр арга өвчин одоо тусгааргүй ийм л ерөнхийлөгчл гэж өөрөө ингээд имиж бүрдүүлсэн юм шүү дээ. Нүүрсний хулгайн эсрэг жагсаалын үр дүн эхнээсээ гарч мөн л 17 хүний нэр ил болж мөрдөн байцаалтын шатанд 17 хэрэг нээгдэж эрүүгийн хуулинд өөрчлөлт орж албан тушаалтанд оноохял чангарлаа. Нийтдээ улсын хурлын гишүүдийн тоотой тэнцүү 76 хүнийг яллагдагчаар татаж 73-ыг нь тасан сэргийлж 15-ыг нь хойшлуулшгүйгээр баривчилсан байна. Эдгээрийн дотор улс төрд нөлөө бүхий 8 хүн байна. Албаны их сурвалжуудын хэлснээр гэдгээс илүү барин 50 баримт одоогоор байхгүйч Тагнуулын ерөнхий газрын дарга асан хурц жагсаалыг хулгайлж 2 тэрбум төгрөг цацсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн жүжигчин цогтоогийн хадмигч инх туяаг баривчилсан. За ингээд нэгдүгürt одоо би тэр хурц Батэрдэн гэх хүмүүсийг одоо амьдралдаа хараагүй. Тэгээд бас амьдралдаа уцаар хийж үзсэнгүй холбоос үл би одоо амьдралдаа тэгээд нэг ч удаа тийм зүйл байхгүй. Тагнуулын ерөнхий газрын дарга асан хурцын ойрын хамааралтай инх туяад жагсаалыг өдөр өдрөөр хурцдагсаар он солигдох мөчид хамгийн хурц үйл явдал нь болох хурц төлөвлөгөө байсан уу? Тэр талаар цааш нь ярих юм уу, яах юм гэдг нь одоогоор тодорхойгүй байна. Би одоо цааш нь юм ярих хэрэггүй юу? Өмнө говийн барцгар нүүртэй нэг өндөр залуу 300 мянган төгрөг өгнө гэхээр нь хувцаа тайлсан мөнгөө авч чадаагүй. Одоо үнгүй тайчи гэж нэг жагсагч мэдэгдээд ахиж нүцгэлсэн. Та нар 300 мянган төгрөг өгнө гэд эдгээр бүгд алга болсон. Тийм биз дээ. Анх органик жагсаал байсан.
дараа нь мөнгөний жагсаал болсон. Дандаа мөнгөөр явж байгаа. Бүгд 300 мянга аваад алга болсон гэж хэлсэн. Түүнийг бусд нь бидний дунд байгаагүй жагсаалыг харлуулах гэж худлаа ярьж байна гэж тайлбарлацгаалаа. 300 мянган төгрөгөө өгч чадахгүй шүү дээ. Тайсан асуудал гараад тэр цуг зогсоо хамаахгүй биз да. Хайгаад хэн байхгүй заяа. Энд хүн байгаагүй шүү. Байгаагүй. Хэрвээ генерал хурц хошин үзэгдэл, тайчих үзүүлбэр, ивент итгэж захиалга өгсөн бол комеди, стриптиз зах зээлд үн ханш өртөг зардлаараа шинэ амжилт тогтоогдно. Жүжигчин цогтоо Заригцгийн мэн сайтад хамаатны эгч маань надад сэтгэлээсээ тусалж байгаа юм аа. Жагсаж байгаа залуусын төлөөлөл, албан шаардлага зэрэг юмсаа ярилцахаар ресторанд орох үед нь цагдаагаас ирээд хоёулангийн баривчилсан. Бүх асуултууд нь цогтоотой ямар холбоотой вэ? Цогтоогийн цаана хэн байгаа вэ гэж асуусан. Би ямар нэгэн санхүүжилт аваагүй гэдгээ ам бардам хэлнэ гэж ярьсан байна. Манай одоо хамаатны эгч маань болохоор сэтгэлээрээ тусалж байгаа байхгүй юу? Ингээд хамтдаа бичиг цаасны юм одоо ярилцах гээд албан шаардлага ярилцах гээд ресторанд ороход тэр үед эрүүгийн цагтаа ирээд хоёулыг нь авч явсан. Бүх юмын нутсан дээрх бүх мэдээллийн сэргээж тэгж одоо авсны дараагаар шөнийн 2 цагт 461-48 цаг одоо байцаахаар авч явсан. Тэгэхээр би тэрийг одоо шөнө мэдсэн. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооноос зарласан ерөнхий хяналтын нээлттэй сонсголын нээлт нь хаалт болох дөхөж эхэллээ. Иргэд ба дарга нар нэг танхимд биш хоёр тусдаа зааланд суугаад бие биенээ сонсно гэж юу эсэн бэ гэж эргэж шаардсны эцэст их танхимд сонсгол болов. Сонсголд оролцогчид сонсож байсан гэхэд бэрх. Сонсгоорчин багтай сонсхийг хүснээрээ сонсгохыг хүснэ нь олон. Сонсгол муутайхан сонсгол болсон. Жагсагчид сонсголыг үр дүнгүй гэж үзэж байгаа бол гишүүд иргэдийн тавьсан асуудлыг ажлын 5 хоногт багтаан эдийн засгийн байнгын хороонд тайлагнана. Шаардлагатай гэж үзвэл улсын хурлын шийдвэрийн төсөл гаргана гэж мэдэгдлээ. Прокурор авилгатай тэмцэх газрын хариултыг эргэж хамлаж байгаач хэргийн явцын талаар мэдээлсэн. Сонсгол зарим талаар Өмнө Говь аймгийн Ардчилсан намын хурал мэт болж улсын хурлын гишүүн Батэрдний хүмүүс сонсохгүй сонсхын урайтай оролцов. Тээвэрчдийн төлөөлөл саарал жижиг таван толгоон уурхаад орох машин бүрээс 100-аас 150 мянган төгрөгийн хахуул авдгийг илчиллээ. Чавчаачдын толгойлогч манай Ашна Батэрднах хэлсэн байна. Сайн байна уу та? Таны уурхайн аман дээр байгаа хөдөлсөнөр чинь манай жолооч тээвэрчдийг нэг ирээс ажилт ордонд огт олонд 100-аас 150 мянган төгрөгийн авилгал авч оруулдаг шүү. Би таныг энийг зэгслээд өгөөрэй гэж 19 оноос хойш шаардж байгаа. Та хуруугаар ч хөдлөхгүй байгаа шүү. Улс төрчид нэг бол үннээсээ шал худлаа ярьдаг. Нөгөө бол шал худлаагаасаа үний ярьдаг. Улс төрчдийн поп мэдээлэлүүд үүний нэг жишээ болов. 5-7 гашуун сухатын төмөр замыг 4-5 дахин өндөр үнээр барьсан уу? Нүүрсээ хямдхан баартарцсан уу? Үгүй юу? Бод группийн үүсгэн байгуулагч Баясгалангийн хэлсэн үг үзүүлсэн баримтаас харвал 1 тэрбум 5 сая доллар нь бүхлээрээ төмөр зам барьсан үнэртэг биш юм байна. Төслийн тэрбум 5 доллар бол нийтдээ 6 багц байж байгаа. Нэг эмний биш 6 эмний үн. Нэг ажил биш 6 багц ажлын өртөг байсан байна. Нийт 1 тэрбум 5 сая долларын 474 сая доллар нь төмөр замын үн өртөг. Үлдсэн 203 сая доллар нь 50000 тонн ачаа татдаг 16 Америк зүтгүүр, 810 вагон, 102 сая доллар нь барилга байгууламж, 76.9 сая доллар нь тохиолол холбоо, 20 сая доллар нь эрчим хүчний шугам, дэд станц, 19 сая доллар нь засварын машин, тоног төхөөрөмж байсан байна. Одоо хүмүүс яриад байгаа бидрийг маш үнэтэй төмөр зам барьцсан, тийм ээ? 5 сая долларын өртгөд төмөр зам барьцсан тэр яриа. 1 км төмөр зам нь 5 сая доллар биш 1 сая 460 мянган доллар болжээ. Нийтдээ 896 сая долларын ажил гэсэн үг. Нэмэх нь 91 сая долларын нөөд захиалагчийн буюу төрийн өмчөд 5-7 төмөр зам компани хяналтын зардал 18.1 сая доллар нийлээд 1 тэрбум 5 сая доллар. Энэ төмөр зам нь 1-р зэрэглэе. Бусад төмөр зам нь 3-р зэрэглэе. 1-р зэрэглийн төмөр зам нь хүнд даацын, гагнаасгүй, залгаагүй 100 км/цагийн хурдтай явж болдог гэд. Харин 3-р зэрэглийн төмөр зам нь гагнаастай, залгаатай 60 км/цагаас дээш явах аргагүй юм байна. Шинэ нисэх буудлын руу өндөр хурдны замаар эсвэл орон нутгийн замаар очиж болно. Яг үүн шиг ялгаатай юм байна. Хурд даац хүчин чадлаараа өөрчлөсөн үнэртг нь хаавчиж хол зөрүүгүй юм. Төрд илүү их нүүрс өөх төмөр зам барих мөнгө байхгүй.
мөнгө босгоё гэж 2 удаа оролдоод бүтээгүй. Танайх гадаад дотоодоос мөнгө олоод 30 сарын дотор барьчих. Төлбөрийг нь нүүрсээр 60 сарын дотор өгье гэж төр санал тавьж гэрээ хийсэн юм байна. Бид нар дээр бас яг адилхан тэр гэрээний зарлууд байж байгаа. Хэрвээ төр мөнгө өгч чадахгүй бол торгуултай. Хэрвээ бид нар ажиллаа хийж чадахгүй бол бас бид нар яг адилхан 20% торгуултай. Өнөөдөр төр авлагатай биш 270 гаруй сая долларын өглөгтэй. Учир нь нүүрсээ өгөхөөр болсон. Нүүрсээ хямдхан баартарцсан уу гэдэг дараагийн асуудал. Нүүрсний үнийг улирал бүр индексжүүлж үн ханшийнх нь өөрчлөлтийг заавал тусгах гэрээтэй юм байна. Улирал тутамд нүүрсний үн шинжлэгддэг, өөрчлөгддөг. Яг тэр үнээр л бид нар авдаг. Бид нар бол нүүрсний үн өссөн тохиолдолд бид нар бага нүүрс авна. Тийм ээ, нүүрсний үн унсан тохиолдолд их нүүрс авна. 5 бүс нутгийн дундаж үнийг тооцоолж, томьёолж гаргадаг индексээр нүүрсээ өгч авалцаж ирсэн байна. Эцсийн эцэст төр өөрөө л нууц гэсэн улаан тамга дарж өөртөө нууцлан хадгалж байсан юм байна. Гашуун Сүхбаатарын төмөр зам 10 гаруй жил гацаж 4 дахин бага зардлаар 5 дахин их нүүрс өгөх боломжоо алдсан дээрээ хил дамнуулан холбох, шилжүүлэн ачих шатандаа ахиад л ийхүү гацаж магадгүй байна.